тусгай зөвшөөрлийн цахим систем нэвтрэлтэд нэгдсэн системд холбогдлоо. Хэрэглэгч та нэвтрэлтэд нэгдсэн системд нэг нэвтрэлтээр цахим татврын систем, бараа бүртгэлийн нэгдсэн систем, төрийн албаны цалингийн нэгдсэн систем, халамжийн нэгдсэн систем, эрүүл мэндийн даатгалын цахим систем болон тусгай зөвшөөрлийн цахим системд нэвтрэх боломжтой. Хэрвээ та нэвтрэлтэд нэгдсэн системд бүртгэлтэй бол www.license.mof.gov.cg сайт руу орон өөрийн нэвтрэх нэр нууц үгээ оруулан нэвтрэх товчийг дарна. Харин нэвтрэлтэд нэгдсэн системд бүртгэлгүй бол бүртгүүлэх хэсэг рүү орж гарч ирсэн цонхонд өөрийн мэдээллээ үнэн зөв оруулсны дараа бүртгүүлэх товч дарснаар таны бүртгүүлсэн цахим шуудан болон гар утсанд нэвтрэх нэр болон нэг удаагийн нууц үг очино. Системд анх удаа нэвтэрч ороход системээс илгээсэн нэг удаагийн нууц үгийг заавал суулгах шаардлагатайг анхаарна. Тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах аж ахуйн нэгж холбогдоо e-tax.mta.cg сайтад нэвтэрч тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах аж ахуйн нэгжийг сонгон орно. Үүний дараа хэрэглэгчийн эрхийн тохиргоо хэсэгт эрхийн тохиргоог хийнэ. Тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах хэрэглэгчийг сонгоно. Үйлдэл хэсэгт байрлах цасах товч дээр дарж гарч ирсэн цонхноос тусгай зөвшөөрлийн эрх хэсгийг сонгож хадгалснаар тухайн аж ахуйн нэгжийг төлөөлөн хүсэлт гаргах боломжтой юм. Аж ахуйн нэгжийн эрх холбосноор тусгай зөвшөөрлийн цахим системд өөрийн нэвтрэх нэр нууц үгээ оруулан тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах аж ахуйн нэгж дээр дарж системд нэвтгэнэ.